Өнгөрсөн удаагийн гүн хатны сургаалаас бид юу сурсан бэ? Наран доор хүний амьдрал, үр удам, байгалийн үзэгдлүүд бүгд нэг хэвийн ахин дахин үргэлжилсээр байдаг тухай үзсэн. Хүн төрлөختөн шинээр юм бүтээхийг оролдовч үнэндээ тэр болгоно аль хэдийн байсаар байсан зүйлс гэдэг. Бүх юм ойлгохын аргагүй, утгагүй мэт үргэлжилдэг. Наран доор буюу энэ дэлхийн өнцгөөс харахад бид ямар нэгэн зүйлийн араас хөөцөлтөн сэтгэл хангалуун амьдрахыг ирж чаддаг. Харамсалтай нэгдсэн эцэст бидний сэтгэл ханана гэж юусоо байдаггүй. Яагад гэвэл бид нарнаас дээгүүр орших ер бусын мөхийн дуудлагатай гэдгийг мэддэггүй. Тэгвэл тэр ер бусын мөхийн дуудлага гэж чухам юу юм бэ? За ингээд үргэлжлүүлээд гүн хатны сургаалаа судалцгаая. Энэ хэсэгт Шилмоо хаан өмнө сөхөж гаргасан асуултуудтай дүгнэлт хийсэн байдаг. Гүн ухаантан миний бие нь Израиль улсыг засан захирч нийслэл хот Иерусалимд нь залран суух үедээ үдсэн харснаа дүгнэн хэлбэл энэ болоо. Үүнд миний бие нь хүн төрлөختний бодож олсон гүн ухаан болгоныг хэрэглэн байж хөх тэнгэрийн доор хүний амьдралыг сайтар судлахаар шийдвэ. Шилмоо хаан санамсргүй зүгээр л нэг аягатай цай байрд сууж агаад ярьж байгаа юм биш. Харин одоогийнхоор бол тэрээр доктор цол хамгаалахтай адил өөрийгөө бүрэн зориулан уншиж судалж эргцүүлэн бодож бүр өөрийнхөө амьдрал дээрээ хэрэгжүүлэн байж цуглуулсан мэдээлэлээ тухайн үед бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Ингэхдээ тэрээр ертөнцийн эзнээс ирсэн мэрэгэн ухаанаар биш харин хүн төрлөختний бодож олсон гүн ухаан болгоныг хэрэглэн байж хөх тэнгэрийн доор хүний амьдралыг сайтар судлахаар шийджээ. Дүгнвээс амьдралын утга учирыг олох асар хүнд үүрэг хариуцлагыг гүн төрлөختөн бидэнд ертөнцийн эзэн хүлээлгэн өгсөн ажээ. Хүн амьдралын туршлага хуримтлуулсан өв хөрөнгө, хэв маяг, ахуй соёлоосоо жинхэнэ амьдралын утга учирыг олохыг оролдох хэдийч ямар ч хүн энэ амьдралын утга учирыг хайж явахдаа ертөнцийн эзний өмнө зайлшгүй ирдэг гэдгийг тодорхойлсон. Наран доор хүмүүн төрлөختний бүтээсэн бүх үйл хэргийг би судлан үзлээ. Үзвээс бүгд ойлгомжгүй агаад хүний үйл хэрэг гихч салхины ханаас хөөцөлдөх мэт дуучиргүй зүйл ажээ. Шилмох өөрөө хэрхэн энэ амьдралаас яаж эрэл хайвал хийж улам ихийг мэдхийг хүссэн ч ойлгомжгүй хийх хоосон юм байна гэдгийг баталсан. Анхнаасаа гажууд ямиг засах арга байхгүй. Эхнээсээ дутуу юмны тоог тогтоох боломжгүй. Энэ нь наран доор болж бүтэж байгаа юм гэж байхгүй. Засаж залруулж барь тогтоё гэсэн ч боломжгүй. Миний бие урд өмнө Иерусалим хотод залран сууж байсан эзэн хаадын хинтэн ч зөвлөшгүй агуу их хүн болоод илүү ихийг олж мэдлээ. Мэргэн санаа, гүн ухаан гэж юу болохыг миний бие үнэндээ сайтар ойлголоо хэмээн би боддог байв. Ингээд би гүн ухаан болон хүний тэнэг санаа гэх чинь юу болохыг ойлгох гэж оролцсон боловч энэ нь салхины хайнаас хөөцөлдөх мэт үр ашиггүй зүйл болохыг би мэдсэн. Шилмох үргэлжлүүлээд тэрч байтугай энэ дэлхий дээр хүн хичнээн мэдлэг боловсралтай ухаалаг мэргэн байлаа гэд хий хоосон үр ашиггүй болохыг нь хүлээн зөвшөөрсөн. Учир нь гэвэл ихийг мэдсэн хүний санаа илүү их зовно. Амьдралын их мэдлэгтэй болох нь өөртөө зовлон нэмнэ гэсэн үг ажээ. Наран доор буюу энэ дэлхий дээрх мэдлэг боловсрал мэрэгэн ухаан руу тэмүүлэх тусам хүн илүү их асуудал бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Улам их мэдэх тусам хүн санаа зовох нь улам ихсдэг. Яагаад гэвэл бидний олж мэдэж байгаа мэдлэг боловсрал ухаалаг мэргэн байдал нь бидэнд амар тайван аз жаргалыг авчирч чаддаггүй. Харин ч бид улам их санаа зовж, улам их асуудал дундаг, урам хугарах, амьдралаас салах байдал руу оруулдаг. Үргэлжлүүлээд Шилмох баяр жаргал, зугааж сэнгэлээс амьдралын утга учирыг хайсан ч гэлээ бас л ойлгомжгүй байсан тухайга бичсэн. Зугааж сэнгэл, баяр баясгалан гэж юу болохыг амтлахын тулд энэ биеийнхээ жаргал цэнгэлийг хөөцөлдөх хэмээн би нэгэн үе шийдсэн болоо. Гэтэл энэ ч бас ойлгомжгүй зүйл болох нь харагдав. Тэгээд эцэст нь би инээдэнд утга учир байхгүй адилаар жаргал цэнгэлж бас хүнд ашиг өгөхгүй ажээ хэмээн дүгнэхэд хүрсэн болно. Ийхүү би амьдралын утга учирыг эрен хайж явахдаа дарсан төлчүүрхэн цэнгэж зөвхөн бие махбодын таашаалд автан мунхаг болохыг оролдоод үзье хэмээн шийдлээ. Тийхүү хөх тэнгэрийн доорх ахархан насандаа хүн гихч юу хийвээс ашигтай болохыг би олж мэдгээр шийдсэн лээ. Хүн зугаа цэнгэл ямар нэг тоглолт, шоу, пати, сонирхолтой кино үзээд төр зүрийн сэтгэл ханамжил авдаг. Арх дарсан хүний сэтгэлийг хуурамч, баяр хөөр, сэтгэл хангалуун байдал руу дэлхэн оруулахаас биш, жинхэнэ амьдралын утга учирыг харуулж, мэдрүүлж огч чадахгүй.
Дараа нь би их үйл хэргийн төлөө шомдов. Ингээд олон сайхан орд хааш өөртөө бариулан усан үзмийн тансаг сайхан цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Бас хүү олон янзын цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Төрөл бүрийн жимсний мод суллахыг тушаал болгов. Сагалгар өтгөн моддыг усалж ундалж байх усан сангуудыг ч бариулав. Шилмоох өөрийн гэр орноо байрж босгон гаднах талбай хашаа хороо гайтайхан зэгцэлж тав тухтай амьдралыг төхнүүлсэн. Түүгээрч барахгүй би ирийн боолуудыг худалдан авч ажилуулан тэд маань ч өнөр өтгөн үр хөвгцтэй болж улмаар боолуудын маань тоож нэмэгдэв. Алт мөнгийг би асар ихэр хурааж газрын хаадас өгсөн нутаг бүрийн баялгаас бүрдсэн үнэт их эд хөрөнгийг цуглуулан хадгалва. Олон янзын эрэм дуучдыг би ордондоо авчирч улмаар татвар эмсийг хүрээлэн байгуулад ямар ч эр хүний хувьд хангалттай олон тооны эмийг би өөрийн болгож авсан болоо. Хүн бүхний хүсдэг болгоныг шилмоох авсан тухайга эндний нэгээр нь дурдж эхэлсэн. Гэр бүл, өр хүүхэд, дуу хуур, entertainment, эд хөрөнгө, боол, зарц, үйлчлэгч байтугай олон зуун татвар эмс эхнэрүүдтэй болсон байдаг. Урд өмнө Иерусалим хотод амьдарч агсан хинтээч зөвлөшгүй их алдар нэр, хүч чадлыг би олсон лээ. Гэхдээ юу ч хийсэн би эцэцэн мэрэгүү ухаанд өөрийгөө захируулдаг болоо. Би таалагдсан юм авч чаддаг, хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чаддаг байлаа. Учир нь гэвэл энэ бүхний хийхдээ аз жаргалтай байсан минь амьдралаас хүрсэн шагнал болоо. Хин хүнээс илүү элбэг дэлбэг хангалуун амьдралаар шилмоох амьдарсан. Зугаа цэнгэл архит арсан сэтгэлийг сэргээж орон гэрээ барьж босгоо тав тухтай амьдрал, амжилт, эд хөрөнгө, дуу хуур, entertainment, боол, үйлчлэгч, секс гэх мэт би сэтгэлийг сэргээх бүхнийг авч үзсэн. Энэ бүхэн түүний сэтгэл таатай сайхан байсан. Гэхдээ цааш нь өргөжлүүлээд унших юм бол гэтэл эргээд харахад хийсэн нүр их зүтгэл маань хэр зэрэг үр бүтээлтэй бөгөөд ашиг тустайг бодвол эцэстээ ойлгомжгүй агаад чухамдаа салхины хойноос хөөцөлдөх мэт үр дүнгүй болохыг би ойлгов. Наран доор хүн гихч хөлсөө урсган зүтгэвч үнэндээ ашиг байхгүй ажээ. Үндэ зөв зүйтэй аргаар олж авсан таашаал нь төр зурах. Өөрөөр хэлбэл юмтай хүн юмаа эдэлж хэрэгэлсэн ч энэ төр зурах. Цаашлаад хэрвээ буруу аргаар олж авсан сэтгэлийн таашаал нь санаа зовлт ичгүүрийг дагуулдаг. Энэ бүхнээс харах юм бол үнэхээр наранд орох амьдрал тэр чигээр ойлгохын аргагүй. Гэтэл нарнаас дээгүүр буюу ертөнцийн эзэнд үнэнч байж түүний мэрэгүү ухааныг эрхэмлэн амьдрал ямар байх вэ? Үүнийг яаж олж авах вэ? ертөнцийн эзэн дээр ирж түүний мэрэгүү ухаанаас суралцахаас нааш энэ эрэл хайгуул нь ямар ч утгагүй ойлгохын аргагүй байдалд оруулдаг. ертөнцийн эзэн минь энэ дэлхийгээс амьдралын утга учирыг хайхдаа танаас холдож байсныг минь уучлаач. Зөвхөн мэдлэг боловсрал биш, харин таныг таньж мэдэх мэрэгүү ухааныг бидэнд өгөөч. Хоосон зүйлсийг хөөсөлтгөөс бидний болгоомжлуулаач. Жинхэнэ амар тайван баяр хөөргийг танаас л олж авахд туслаач. Амьдралын утга учир танд байдаг гэдгийг мартахгүй байхад минь туслаач. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.